MMA буюу холимог тулааны тамирчин асан англиэр 50 настай Пол Робсон өөрийн экс найз үсгүй 47 настай Каролин Кайли хэрцгийгээр зодож улмаар хутгалж өнөөсөн мэдээ Их Британи даяар цацагджээ. Пол Робсон бүх насаараа хоригдох ял авсан ч дахин давж залтахад түүнд дор хаяж 35 жил шаардлагатай. Холимог тулааны тамирчин асан Пол Робсон өмнө нь шоронд ял идэлж байсан бөгөөд тухайн үед түүний экс найз үсгүй болох хохирогч Каролин тус шоронд нийгмийн ажилтнаар нь ажилладаг байж. Тэдний хайр дурлалын харилцаа 2015 оноос эхэлсэн ч хосууд айлэрт 2002 оноос биенээ мэддэг байж. Хожим тэдний харилцаа шоронд өрнөдөг байсан ч бие биедээ маш ихээр татагдан дурлсан байна. Пол хар тамхи болон хууль бус галт зэвсгийн хэрэгээр 2014 онд 10 жилийн хорих ял аваад байсан ч сайн хүмүүжсэн хэмээн 2018 онд тусгай зөвшөөрлөөр суллагдсан байна. Түүнийг шоронгоос суллагдах үед Каролин нөхрөөсөө салж түүнтэй хамт амьдрах болсон ч удалгүй Каролин Полтой байх нь хэцүү, тэдний харилцаа хүчирхийлэл донд өрнөж байсан учраас бүсгүй түүнээс салжээ. Хожим нь Пол экс найз үсгүйгээ 15 настай хүүтэй холбоотой болсон тухайг Facebook-ээс нь олж мэдсэн байна. Үүнд нь Пол маш их уурлаж залуухан хүүтэй бэлгийн харьцаанд орж байгааг нь мэдэн түүнээс өшөө авахар шийджээ. Эхлээд Каролиныг санхүүгийн хувьд шантажилж эхлэв. Тэр Каролинаас 35 мянган фунт стерлинг нэхэж эс бөгөөс түүний насан туршийн хүүхдэд бэлгийн харьцаанд орсон тухай олон нийтэд зарлах болно хэмээн сүрдүүлсэн байна. Каролин илчлэгдэхээс айж түүнд мөнгө өгнө гэж амлан Полд 29 мянган фунт стерлинг төлсөн байдаг. Полч тухайн үедээ мөнгөтэй болж өрн таран хийж хэсэг явсны дараа мөнгөгүй болсон байна. Ингээд бүсгүйг дахин шантажлан уулзахдаа бүсгүйн утсан дээрээс Каролин болон түүний 15 настай найз залуу хоёрын дотн мессежийг хараад дахин уурлав. Тэр хоёрын байнга уулздаг газар нь Каролины гэр байсныг олж мэдсэн байна. Ингээд гэмт хэрэг үлдэх сэтэл төрж 2020 оны 11-р сарын 15-нд хутга болон бусад багаж хэрэгсэл болох байх, халив, эрэг чангалдаг том түлхүүрүүд мөн GPS бас хөргөлтөнд ашигладаг аммиак гэх бодисыг бэлтгэж цуглуулв. Тиймээс Каролины гэр рүү явж хосуудыг хамт байхад нь халтгаар шийдэв. Бүсгүй Их Британи Нортумберланд мужийн Линтон хэмээх хөдөө нутгийн жижигхэн хотод амьдардаг. Пол Каролины гэрийн оролцоо ирж эргэн тойрноор нь тэнүүчсэний эцэст арын хаалгаар нь нэвтэрж орсон нь хяналтын камерт бичигдсэн байдаг. Пол Каролины хаалгыг эхлээд тогтсож байснаа шууд л хөлөөрөө жин орж хаалга руу ирж явсан Каролиныг цохин унгааж нүүр нүдгээ зодож холимог тулааны тэмцээнд хүртэл хоригдсан цохилтоор Каролины толгой руу хүчтэй өшгөлсөн байдаг. Бүсгүй газар дээр доош унсан ч хэрцгий байдал зогссонгүй. Авчирсан хутгаараа үсийг нь тайрч өгзөг хэсгийг нь хутгалсан байна. Бүсгүйн цогцсноос хожим жижиг том 60 тонны гэмтлийг илрүүлсэн. Дараа нь тэр дээд давхарт унтлахын өрөөнд байх 15 настай хүүлүү дайрч. Галзуу дайралтын үеэр одоогоор нэр нь тодорхойгүй байгаа хүүг олон удаа хутгалж 2 удаа хадсан хүнд гэмтээсэн ч өнөөхөө гайхамшигтайгаар амьд үлдсэн байна. Пол энэ хариг зүйлдлэхэн дараа Каролины гар утсыг авч түүний хуучин нөхөр болон ажил руу мөн найзууд руу нуцтаж Каролин болон 15 настай хүүгийн хоорондын харилцааны талаар хэлсэн байна. Үүний дараа хосуудын утсыг авч тэндээс зугтсан байна. Энэ үед бүсгүйн хажуу хөршин Полыг Каролины гэрээс гарч яваг харсан ба удалгүй бүсгүйн гэрт орж болсон явдлыг хараад шууд цагдаад мэдгдсэн аж. Бүсгүй хараахан амьсгаа тасраагүй байсан ч эмнэлэгт очиод шархаа даалгүй нас орчээ. Азар 15 настай хүү хүнд өртсөн ч амьд үлдсэн. Полыг эргэн сурвалжсны үр дүнд 6 хоногийн дараа барьж чадав. Полыг хүн амны хэрэг хүн алахыг завдсан шантаж хийсэн хэрэгээр Ньюкаслийн хааны тэдмийн шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Америкээр 2 хүүгээ хүчирхийлсэн хэрэгт буруутгагдж Оросын шүүхээс ял авсан хэрэг. 2024 оны 2 дугаар сард Оросын шүүхээс Америкийн иргэнийг насанд хүрээгүй 2 хүүгээ хүчинсэн гэх хэрэгээр түүнд 21 жилийн ял оноожээ. Global Times сонины мэдээснээр Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр энэ хэргийн талаар гарч нийтэд шуугиан тарьсан байна. Москвагийн цагдаа нар 66 настай Дэвид Барнс гэгч Америк иргэнийг хохирогчийн нэхэмжлийн дагуу хууль зөрчсөн хэмээн анх саадуулжээ. Оросын шүүхээс түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгасан бөгөөд Барнс 2014-өөс 2018 оны хугацаанд 4 жилийн турш насанд хүрээгүй нийл 2 хүүгээ хэд хэдэн удаа хүчирхийлсэн гэж түүний экс эхнэр мэдгдсэн байна. Цаг хугацаагаар нь тооцвол бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх цаг хугацааны эхлэлд том хүн 4 настай, бага хүн дөнгөж төрөөд байсан гэх.
Ингээд Дэвид Барнс Оросын холбооны улсын чанга дэглэмтэй 20 ангид 21 жилийн хорих ялыг сонссон. Гэсэн ч энэ хэрэг тун эдрээтэй. Америкийн нэгдсэн улсын Алабама мужийн Хансвилл хотын уугуул Барнс 2022 оны 1-р сараас хойш Москвад хоригдож байгаа бөгөөд түүний шүүх хурал 2022 оны намраас зарлагдж эхэлсэн ч удаа дараа хойшилсан юм. Барнсыг Оросд байхад нь Оросын цагдаагаар баривчилсан шалтгаан нь X эхнэр нь нөхрийнхөө эсрэг гомдол гаргасан явдал. Барнс Оросд хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирсний дараа түүний хуучин эхнэр Ковтоева Москвагийн цагдаад түүний талаар мэдэгджээ. Дараа нь Ковтоева шүүх хурлын үеэрч мөн мэдүүлэг өгсөн. Бас тэр Америкийн нэгдсэн улсын ABC News-д имэйл илгээж хүүхдүүдийг нь Барнс хүчирхийлж зовлон шаналл амсуулсан гэж мэдэгдэв. Тэднийг хамгаалахын тулд тэдэнтэй хамт Америкийн нэгдсэн улсаас явсан гэж мэдэгдсэн байна. Харин Барнс энэ мэдэгдлийг ницаасан байдаг. Барнс Америкийн нэгдсэн улсын иргэн эдгээр бэлгийн хүчирхийлэлч Америкийн Хьюстон хотод амьдарч байх үед нь гарсан гихч тэр хаа байсан Оросд хүнд ялаар шийтгүүлэх нь тэр. Хоёр хүн Оросын иргэншилтэй тул Оросын хууль тогтоомжийн дагуу шүүх түүнийг буруутгасан гэв. Харин Оросд хоригдож байсан Америкчуудаас ялгаатай нь Барнсын шүүх хурлууд хэвлэлд болон Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны төлөөлөгчдөд хаалттай байсан. Дэвид Барнсын өмгөөлөгч CBS News хэлэхдээ нотлох баримт дутмаг хэрэг гарсан Техас мужийн хууль сахиулах ажилтнууд уг мэдээллийг судалж яллах үндэслэлийг хизээж олоогүй тул энэ шийдвэр нь тэднийг цочирдуулсан гэжээ. Түүний өмгөөлөгч Клинка шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн давж заалдах гомдлоо гаргахаа мэдэгдэв. 2009 онд Америкт танилцсан гэрэлсэн хосууд 2014 онд салахаар шийдэн шүүхтэлцэж эхэлсэн. Техас мужид асран хамгаалахын төлөө ширүү маргааны үеэр Барнсын хуучин эхнэр Светлана Ковтоева хоёр хүүг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар анхны мэдэгдлийг хийсэн байдаг. Гэсэн ч шүүхээс Дэвид Барнсыг бэлгийн хүчирхийлэл үүсгэх гэх ямар ч нотолгоог олсонгүй. Ингээд 2016 онд Техасын шүүхээс Светлана Ковтоевагийн эсрэг зорчих эрхийг нь хязгаарлах тогтоолыг түр гаргаж түүнийг Барнсын талаар хүүхэдтэй нь бэлгийн харьцаанд орсон эсвэл зохисгүй авирлсан гэсэн альва мэдэгдэл хийхийг хориглов. Шүүхийн протоколоос харахад Техас мужийн шүүгчид 2014-өөс 18 оны хооронд Барнсыг хүүхдүүдийнх нь асран хамгаалагч хэвээрүүлдэг шийдвэрийг удаа дараа гаргасан байдаг. Светлана Ковтоева асран хамгаалагчийн маргааны үеэр Америкийн нэгдсэн улсаас хүүхдүүдээ аван хууль бусаар мэдэгдэлгүй гарч явсан бөгөөд Интерполоос хүүгүүд сургуу алгуулсан гэж дэлхийд даяар шар өнгийн анхааруулга гаргажээ. Харин Ковтоева би хэнийг ч хулгайлаагүй, би зүгээр л хүүхдүүдээ хамгаалж байна гэсэн байна. Барнсын өмгөөлөгч Клинка CBS News хэлэхдээ Ковтоева Америкийн нэгдсэн улсад дангаараа асран хамгаалагч болохын төлөө удаа дараа шүүхэд хандан Барнсын эцэг байх эрхийг үгүйсгэх гэж оролдсон бөгөөд энэ нь бүтлгүүцсний дараа Туркээр дамжин Орос руу буцаж асран хамгаалах гэрээг зөрчсөн гэж хэлв. Харин Техас мужийн Монтгомери тойргийн прокурорын туслах хэлэхдээ Ковтоева өөрөө хүчирхийлэгч болсон. Барнсыг буруутгах үндэслэлд одоогоор нотлох баримт байхгүй. Харин Орос эмэгтэйг асран хамгаалах гэрээг зөрчсөн хэрэгээр баривчлах тогтоол хүчинтэй хэвээр байна гэж. Өнгөц харахад энэ нь бэлгийн хүчирхийллийн энгийн хэрэг мэт боловч Барнсын онцгой байдал Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын хоорондын хурцтамал байдлаас болж энэ нэрийг хоёр талын хооронд дахин дипломат маргаан үүсгээд байна. Америкийн шүүгээс түүнийг хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй гэж шийдвэр гаргасан ч Оросын холбооны улс хаа байсан Америкт болсон гэх хэргийг Оросын иргэдэд үйлдсэн хэрэг хэмээн нутагтаа шүүхээр дэнсэлж нотлох баримт болоод шүүхийн явцыг нийтэд зарлалгүй Америкт 21 жилийн хорих ялыг өгсөн байна. Олон улсын хурцтамал байдлаас болж Оросууд Барнсыг бас нэгэн хүзэр болгон ашиглах гэж байна гэж үзэх мэргэжилтнүүд ч гарч ирсэн. Америкийн нэгдсэн улсад баригдсан Оросын тагнуул болоод гэмт хэрэгтнүүдийг Америк ялтнуудаар солилцох явдал сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байгааг CBS онцолжээ.